амгалан байцгаана уу. За энэ удаагийн сэдв маш сонирхолтой уншлага хийхээр боллоо. Ер нь би урд өмнө нь ерөөсөө энэ уншлагыг хийж байгаагүй юм байна. Яг өнөөдөр болоод би хайр дурлалын уншлага хийх гэж хагаад тэр маань нэг л болохгүй байгаадсан учраас уншлагаа ерөөсөө зогсоцсон байжгаад тэгээд миний бодлоор энэ сэдв маш их сонирхолтой санагдаж урд нь би ерөөсөө хийж байгаагүй болохоор хиймээр санагдаж хийж байгаамаа. Тэгээ би ер нь ингээд шинэ юмд аягүй дуртай, шинэ сэдв гарч ирээд шинэ бодол орж ирэхэд маш гоё хүлээж авч энийг бас үйлдэл хийх маш их сонирхолтой байдаг. Надад маш их сонирхолтой санагдсан учраас энэ ридинг уншихыг шийдсэн юм аа. За хайр дурлалын сэдвүүдээр үнэхээр мэдхийг хүсээд үнэхээр уншлага авахыг хүсэж байгаа бол хувийн уншлага бас авч болно. За бяцхан зар хэлэхэд би донтолтоос гэрэл рүү гэсэн сургалт нээчихсэн байгаа. Хүмүүс маань энэ сургалт маш их сонирхолтой, хүний оюуны тархийг маш их өөрчилж чадах 9 үе шатлалтай ийм гайхамшигтай сургалт байгаамаа. Та бүхэн хамрагдахыг хүсэж байгаа бол энэ сургалтанд хамрагдаад ороод ирээрээ. Янз бүрийн утасны хамааралтай байдаг бол эсвэл бодлогын тимийг хүлээсүүд байдаг бол энэ сургалтанд хамрагдсанараа тэр майнда код шинээр кодлох тийм их гоё, маш гоё гайхамшигтай боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Би энэ туршлагыг би өөр дээрээ туршаад мэдрээд ингээд ойлгоцсон учраас энэ сургалтыг зарлаад байгаа шүү. Тийм учраас хүмүүс маань энэ майнд гэдэг энэ тархийг яаж сайхан цэгцтэй болгох уу гэдэг маань гэж асуугаад өөрөө суумаар санагдах юм бол нэгдэж хамрагдаараа гэж хэлмээр байна. Та бол хамрагдсанараа маш сайн сайхан мэдээллийг олж чадах юмаа гэдгийг би хэлмээр байна. За уншлагатаа оръё. За нэгдүгээр бүлэг No Debate гэдэг карт гарч ирсэн байна. Та нар шууд орчуулад ойлгочих болно. За Make Room 2 дугаар бүлэг, Starlight 3 дугаар бүлэг. За эндээс нэг олон юм бодохгүйгээр та бүхэн зүрх сэтгэлээрээ толгоогоор биш зүрх сэтгэлээ сонсоод чагнаад яг аль миний карт вэ гэдэг дээрээ төвлөрөөд ороод ирээрээ. За нэгдүгээр бүлгийнх нь маань ирээдүйдээ тавтаа морилно. За энэ одоо болохоор та бүхний сонгосон No Debate гэд картыг сонгосон байна. Мэтгэлцээгүй гэсэн байна. За нэгдүгээр асуулт нь болохоор яг одоо та бүхний хийж байгаа ажил чинь ямар хөө энергитэй байна вэ гэдгийг асуусан байна. За No Debate гэдэг одоо энэ сонголтын карт чинь илүү үнцэнтэй байхын тулд юу ч хийх шаардлагагүй. Нөхцөл байдлаас үл хамаарна та үнцэнтэй юм аа. Чи үргэлж байсан, үргэлж байх ч болно. Энэ бол маргаангүй үний юм а гэдгийг өөртөө хэлж байгаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр зэрэг ер нь бол та байгаагаараа үн цэнтэй шүү. Гол нь та бол өөрийнхөө нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх хамгийн чухал юм а гэдгийг сануулад байна л да. Тэгээд одоо ерөнхий энерги байна л да. Тийм болчроос одоо яг таны энэ хийж байгаа зүйл чинь та өөрөө үн цэнтэй хүн шүү гэдгийг маш ихээр сануулад байна шүү. Тэгээд та бол бусдад таалагдах гээд хичээх шаардлагагүй. Та бол зүгээр өөрийнхөө юу хийх яах ёстойгоо нэг тэгж өөрийгөө шахахгүй зүгээр та орчлоороо байх чинь та бол үн цэнийг бүтээж байгаа хүн шүү гэдэгтээ итгээрэй гэж шүү. Та өөрөө үн цэнтэй хүн юм аа гэдгийг сануулад байна. Та үргэлж байсан цаашдаа байх ч болно гэж штэ. За ажлынхны энерги нэ 5 of Wands гарч ирлээ. За ажил төрөл дээрээ жоохон ингээд маргаантай, зөрчилдөөнтэй, санал зөрөлдөх, ямар нэг шийдвэр гаргахдаа нэгнтэйгээ жоохон санал зөрөлдөх тийм асуудлууд бас гардаг юм байна. Ажил дээрээ за нэг шин санаа гаргалаа гэхэд
тэрийгэ ярилцаж ингээ хилэлцгийн оронд нэг тэр чин тийм юм биш тэр чи ингэж хийдэг штэ тэгдэг штэ ингэдэг штэ гэдэг ч юм уу янз бүрийн жоохон ингээд эго мего орж ирээд ингээд жоохон ингээд эсгүй болвол тэр хүмүүс чинь ингээд бодлороо дамжуулдаг ч юм уу ямар нэг байдлаараа тийм ингээд нэг гаргасан шийдвэрийг чинь айгүй тийм ингээд дэмждэггүй тийм хамт олонны дунд ажилтдаг юм байна. Нэг бол өөрийгөө таньсан хүн, нэг бол өөрийгөө таньж чадаагүй хүмүүс ингээд байгаад байгаа. Таньсан хүмүүс бол ингэж маргаан хийхээс илүүтэйгээр илүү тайван байдаг л та. Тэгэхээр зэрэг ер нь ямар нэг зүйл дээр ингээд хилэлцээр ажлын талаар ч юм уу ингээд ярилцлага хийлээ гэхэд дандаа ингээд хоорондоо жив гэсэн тиймэрхүү болжмор шиг дуурдаг. Тиймэрхүү байдалтай байдаг юм байна. Угаасаа хүний бодол санаа бол маш их байдаг. Би одоо энэ сургалтыг нээснээс хойш өөр дээр би ингээд ажиллаад байгаа байхгүй юу? Ер нь майндсет дээр ингээд тархины оюун бодол дээр тэгсэн чинь хүн бүх нь бол 60,000-аас 80,000 бодол боддог гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр бол ингэж санал зөрөлдөх нь аргагүй юм аа. Заавал нэг хүний үгээр байх албагүй юм аа. Энийг бол хүлээн зөвшөөрч болно. Тэгэхдээ ер нь бол санал зөрөлдөнө гэдэг чинь эвтэй найртай байхгүй байгаагийн шинж байгаад нь штэ. Тийм болох дээр нэг нэгийнхээ хүлээцтэй хандаж чадахгүй байгаад байгаа ийм байдлууд босыг ажиглагдаад байна. Тэгээд нэг нэгийнхээ үгийг сонсох хэрэгтэй байна. Энэ хүн юу яриад байна? Эсвэл яг юуны талаар ярьж байна? Энэ хүн зөв ярьж байна уу гэдэг ч юм уу. Дотор анализ хийгээд иймэрхүү байдалтай нэг болвол өөртөөгөө их хатуу хандаад байдаг хүмүүс бас байгаад байгаа харагдаад байна. Өөртөөгөө нэг шийдвэр гаргахаараа нөгөө шийдвэр дээрээ үнэнч бус. Айгу ингээд өөртөө итгэлгүй нөгөөдгөө айгу амархан дарж мардаг ч юм уу. Ер нь бол тиймэрхүү майндтай байдаг бол миний сургалтандаас суугаад үзэрэй гэж хэлмээр байна. Тэгэх юм бол маш гой чадварууд эзэмших боломжтой. За тэгэхээр зэрэг ер нь ингээд ажлын энерги бол ер нь нэг маргаан ихтэй байгаад байна. Цаашаа хараад нэгэ ховж ярьдаг ч юм уу нэг иймэрхүү энергитэй хүмүүстэй хамтраад ажиллаад байгаа юм болов уу гэж харагдаад байна. За тэгээд Two of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр зэрэг ажлын ерөнхий энерги дээр та бүхэн ажиллаа хийн, амралтаа зохицуулна. Тэгээд өөрийнхөө дуртай хоббигоо зохицуулна. Иймэрхүү байдалд тэнцвэр маш их чухал байна. Сэтгэл санааны болон мөнгө төгрөгийн бүхий л тал дээр ингээд сайхан сэтгэл санаагаа засмаар юм байна. Ер нь тэнцвэртэй авч явах маш их чухал харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд төлөвлөгөө гаргаж өөрийнхөө тэр дуртай юмдаа бас цаг гаргаж ажлынхаа талбартаа бас нэг өөрийгөө зориулдаг цагаа ч юм уу өөрийнхөө дуртай юмдаа ямар ч хэсэн ингээд тэнцвэрийг олох маш их чухал харагдаад байна. За, Eight of Swords гарч ирлээ. Зарим тал дээр ингээд маш хэцүү үеуд байсан, үл ойлголцол ингээд ажлын хамтралтайгаа ингээд санал зөрөлдөх иймэрхүү жоохон маргаанууд ингээд үүсээд байдаг байсан болвол ер нь бол ингээд ерөнхий энерги дээрээ гарч байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэр хэцүү үеүдээс ер нь бол гарч ийн. Надад энэ энерги таарахгүй байна, энэ хүмүүс надад таарахгүй байна, магадгүй энэ ажил надад таарахгүй байна гэдгийг мэдрээд ерөөсөө би энэ сонголтын дээрээ дүн шинжилгээ хийгээд байгаа байхгүй юу? Би энэ ажлаараа цааш нь ингээд үргэлжлүүлэх үү? Эсвэл би сонголтоо хийгээд өөрөө ингээд явсан дээрүү гэдгийг анализ хийгээд байна л та. Тэгээд тэнцвэрээ олоод ер нь энэ хэцүү үеуд чинь маш их төвчж ирсэн. Бусдын үгээр бусдын ингээд хүлэгдэлд орчихсон. Энд чи одоо ингээд хүлэгдэлд орсон байгаа гарч байгаа байхгүй юу? Тэр ажил дээрээ бүр ингээд хүлээлтсэн. Нүд чинь юу ч харахаар болчихсон. Таны бодол чинь болвол зүгээр ажлаа энийг би хийх ёстой, тэрийг хийх ёстой. Ийм л нэг програм та ажиллаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо та бол ингээд ухаарад ойлгоод эндээсээ гарч байгаа харагдаж байгаа байхгүй гайхалтай. Та бол анализ хийж байгаа байхгүй юу?
За энэ хүмүүс надад ингэж хандаад байгаа юм байна. Энэ дээр ингээд санал зөрөлдөд байгаа юм байна. За ер нь би ингээд ийм сайхан те эрч хүч энерги ийм хүмүүстэй зориулах нь зөв буруу юу гэдгийг дүн шинжилгээ хийгээд явж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Харж ийн л та маш гайхалтай. Тэгэхээр зэрэг энэ ерөнхий энерги болоод ерөнхийдөө гоё дүн шинжилгээ хийснээр харагдаж байна л да маш гоё энэ өөрийнхөө юунд дуртай юунд дурггүй гэдгээ мэдрээд явж байгаа иймэрхүү энергиуд харагдаж байна. За тэгээд дараагийн асуулт маань болохоор одоо байгаа ажилда яавал сэтгэл хангалуун эсвэл ингээд ханамжтай бус байна вэ гэдгийг ингээд харж байгаа л да. Ер нь бол ханамжтай ханамжгүй гэдэг хоёр өнцгөөс харж байгаа гэсэн үг. За мөн гарч ирлээ. Тэгэхээр зэрэг энэ ер нь ингээд дотгошоо хүмүүс маань өндийгөө тэргэл сартаагаа ер нь ингээд сартаагаа холбогдож ирснээрээ энэ шиг ингээд Ito Swartz гэж шиг илүү ингээд дотгошоо өнгийгөө бүрх харанхуй байсан зүйлсээ өөрөө харж байгаа. Ер нь ингээд харанхуй дунд ингээд төөрөлдөд ерөнхийдөө яваад байсан. Тэгээд энэ яагаад би энэ ажлыг заавал хийх ёстой юм уу, хийх ёсгүй юм уу гэсэн тийм нэг асуулт хүмүүн бүрт гарч ирсэн юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Санагдаад байгаа надад ч гэсэн. Тэгээд энэ хардаа ингээ голыг бүр ингээд гартаа барьсан байгааз хадаг барьчихсан юм шиг ийм гоё цэнхэр та нарт харагдаж байна уу? Энэ карт маань их гоё карт л та. Хадаг барьсан юм шиг байгааз монголоор хэлвэл хадаг барьсан юм шиг. Гэхдээ хадаг бариагүй. Энэ бол голыг гоё гартаа ингээ барьсан байгаа байхгүй. Энэ юу ямар учиртай юм? Уян хатан байдалтай гоё ингээд урсгалаараа энэ гоё сэтгэл ханамж гэдэг зүйлийг энэ ажил төрөл сэтгэл ханамж гэдэг зүйлийг урсгалаараа олж авах нэ. Та бүхэнд маш гайхалтай. Бүрхэг ийм харанхуй таны амьдрал чинь одоогоор ингээд бүх зүйл ингээд бүрхэг харанхуй тодорхойгүй иймэрхүү зүйлсүүд байгаад байгаа. Эргэлзээ ихтэй байгаад байгаа. Тэгээд дөнгөж цаана хардаа айгу гоё энэ буух байгаа биз. Тийм байна. Буух ингээд тань руу харж байгаа байхгүй. Ийм гоё сүнслэг амьтан бас харж штэ. Тэгэхээр зэрэг энэ юу илэрхийлээд ийм гоё байгалд ер нь хидээ харанхууч гэсэнтэй таныг бол замчлага энэ сахиусан тэнгэр ер нь бол ингээд хамгаалагч юунууд чинь ингээд сартаагаа маш гоё холбогдож чадсанараа таны юу хийхий чинь ингээд заагаад өгнө гэж байгаа байхгүй юу. Маш гайхалтай байна. Тэгээд ийм бүрхэг үеуд чинь ингээд ер нь тавирж удахгүй ингээд тавирнаа. Та яаж тавирах вэ гэдгээ өөрөөсөө хайж олох хэрэгтэй. Надад сонсохоосоо илүү өөрлөгөө илүү их харах хэрэгтэй. Би бол чиглүүлгийг нь ерөнхийдөө хэлж өгнө. За, Хермент гарч ирлээ. Тэгэхээр зэрэг энд бол ерөнхийдөө чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс бас байж магадгүй. Уран бүтээлч, авиас чадвар өндөртэй тиймэрхүү хүмүүс бас байж магадгүй. Чөлөөт сэтгэлгээтэй юмд нэг их баригдан гэхээсээ илүү өөрийнхөө их дураараа сэтгэдэг гоё чөлөөтэй. Энэ бол маш гоё нэг талын маш гоё энерги байхгүй юу? Юмд хүлэгдэн энэ бол аюу гоё уран бүтээлч ийм гоё хүмүүсийг харуулад байна л да. Ямар гоё. Энэ нөгөө Хермент байхгүй юу? Гэхдээ уруу хараа гарч ирсэн. Чөлөөт сэтгэлгээтэй. Гэхдээ нэг юмд ингээд шүтэж мүтээд нөгөө нэг юу илээ? Айгүй ингээд нэг юмд шүтээд ингээд өөрийгөө амар хүлхээсээ илүү ингээд бодлын хүлээсгэхээсээ илүү уран бүтээлчд маш их байгаад байгаа юм шиг, тийм их авьяас чадвартай хүмүүс байгаад байгаа юм шиг. Тэгээд өөрийнхөө тэр чадварыг маш гоё уран бүтээлээр маш гоё илэрхийлж чаддаг. Нэг хүлээсэн тийм амархан өртөд байдаггүй төрлийн тийм хүмүүс их гоё чөлөөтэй. Тэгээд цаашдынхаа амьдралыг хүртэл ингээд мөнгө төгрөг ажил төрлөөч гэсэн өөрийнхөө тэр бодсон санснараа хийж бүтээж чаддаг. Их гоё чөлөөт сэтгэлгээтэй мөртлөө тэгээд амьдралаа мөнгө төгрөгөө зохицуулаад явж чаддаг. Тийм төрлийн хүмүүс бас харагдаад байх юм аа.
тэрийгээр бас их сэтгэл ханамжтай явдаг юм шиг байна л та. Маш гайхалтай. За тэгээд Seven of Swords дараагийн карт гарч ирлээ. Энэ болох дээр за ажлын тал дээр ер нь одоо ингээд нэг итгэжсэн хүн чинь ингээд таны итгэлийг алдах ч юм уу? Ямар нэг байдлаар таны тэр бодож исэн сайн сайхан зүйлс чинь итгэлийг алдах ч юм уу? Иймэрхүү бас нэг хүмүүстэй таарлддаг ч юм уу, хамтран ажилладаг ч юм уу, иймэрхүү хүмүүсийг таньсан ч юм уу, ямар нэг байдлаараа онцгүй энергитэй тийм хүмүүсийг олж хараад байгаа байхгүй юу? Магадгүй та бол энэ бусдын тэр нөгөө нууц бодлуудыг бас уншаад ойлгож бас боломжтой тийм ээ. Заавал нүдэнд ил харагддаггүй маа гэхэд тэр хүн ямар хүн бэ гэдгийг нь та бүхэн дотгошоо өөрсдөө ингээд мэдрэмжээрээ ойлгох тийм гоё чадвартай байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бол сэтгэл ханамж энтэр ер нь бол чөлөөт сэтгэдэг болох дээр эн чинь бас их гоё сэтгэлгээнд чинь маш гоёор нөлөөлж юм л та юм гинэ. Тэгээд зарим нэг хүмүүс маань ингээд тэргэл сартагаа ер нь ингээд сартагаа холбогдоод юм ингээд бүрхэг байгаад байгаа, эргэлзээ ихтэй байгаад байгаа. Цаашдаа би одоо яах ёстой юм бэ гэсэн маш их асуултууд гарч ирээд байна. Тиймэрхүү энергитэй харагдаад байна. Тэгээд энэ бол их залтай, залхаа байрын хүн байгаад байгаа аахгүй юу? Хамтран ажилтдаг тэр хүмүүс чинь тэгээд ийм хүмүүстэй ажиллаад байна уу? Ямар байна? Өөртөө тэр дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна л да. За тэгээд дараа нь ингээд hybrid гэдэг чийгшүүлэгч гэдэг ийм карт гарч ирлээ. За энэ нэгдүгээр бүлгийнхэнд ингээд ажилдаа сэтгэл ханамжтай ер нь бол амьдралдаа ер нь ажил төрөл дээр ямар нэг байдлаар яавал сэтгэл ханамжтай байх вэ? Өөртөө юу хийвэл зүгээр вэ гэж асуусан. Тэгсэн чинь чийгшүүлэгч гинэ. Ус сайн уух хэрэгтэй байна л да. Ус сайхан уугаад өөрийгөө гоё тайвшруулад ерөнхийдөө ажил төрлийг ажил бол ажил, амралт бол амралт. Өөртөө цаг бол цаг. Ийм гоё. Тийм учраас ингээд ус сайн хэрэглэх нь та бүхний эрүүл мэндэд бид чинь маш их тустай байх нэ. Ер нь ингээд жоохон онцгүй зүйл магадгүй ингээд тохиолдлоо гэхэд ус сайн ууж ингээд тайвшрах хэрэгтэй юм байна л да. Нэгдүгээр бүлгийнхэн маань. За тэгээд дараагийн бас нэг карт авсан. Яг ажил төрөл дээрээ одоо юу хийвэл дээр вэ гэсэн чи goals гэдэг юм карт гарч ирлээ. За тэгээд намайг нөгөө англи хэлээр буруу уншлаа энэ төр гээд дуудлага энэ төр. Гэхдээ би сайжирч чаднаа гэдэгт итгэлтэй байгаа. За энэ бол зорилго гэсэн карт байна. Та зорилгодоо хүрнэ. Тодорхой ажлын хараатай тодорхой алсын хараатай бөгөөд урам зориг өөртөө итгэлтэйгээр тууштай урагшласаар бай гэсэн байна. Тийм болохоор өөрийнхөө тэр хийж чаддаг бүхэн дээр өөртөө итгэлтэй урагшласаар байгаарай гэж байна. Зорилгоо тавьсан бол үйл хөдлөл хийх хэрэгтэй, алсын хараатай байх хэрэгтэй гэж байна. Тэгээд өөрөө та бол бусдаас ингээд урам зориг хайдаг бол өөрөөсөө хай. Таны урам зориг чинь өөртөө байдгийг шүү гэж хэлмээр байна. Тэгэж чадах юм бол та бол урагшласаар та бүтээсээр тууштайгаар ингээ сайхан яваад байж чаднаа гэдгийг илэрхийлээд байна. Тийм болохоор маш сайхан картууд гарч ирлээ. Нэгдүгээр бүлгийнх нь. За тэгээд дараагийн мессеж карт авсан. Сахиусан тэнгэрүүдийн би карт авлаа. Тэгээд нэг карт авж байгаа. За яагаад ингээд заавал нэг сахиусан тэнгэрийн карт авах хэрэгтэй юм бэ? Хоёрыг яагаад авч болохгүй гэж энэ нэгдүгээр бүлгийн хүүхдүүдтэй дахиад нэг сахиусан тэнгэрийн зөвлөгөө өгөөч гэж бодогдоод тэгээд дахиад авсан. Тэгээд Opal карт, Ariel, Opal гэд хоёр сахиусан тэнгэрээр ингээ гоё та нартаа зөвлөгөө өгч шүү. За Ariel маань болохоор шин зүүн совын сүнслэг туршлагууд нь дэлхийн ертөнц болон өөрийгөө харах
таны өнцгийг өөрчилж байна. Өөрийн сүнслэг авьяасаа нээж боломжийг өөртөө олгоо. Судалгаа хийх, залбирах, бясалгал хийх замаар суралцаарай гэсэн байна. Өөрийгөө хөгжүүлээрэй. Энэ маш гайхалтай сахиусан тэнгэр. Тэгэхээр зэрэг та бүхэн маань тэр одоо ингээд шинэ эрен үе ирж байгаа учраас зөв совин сүнслэг туршлагууд ер нь бол өөрийнхөө тэр дотоод чанаруудаа ер нь хөгжүүлэх нэг зүйтэй харагдаад байна шүү. Дэлхийн ертөнц бол сахиусан тэнгэрүүд та бүхэндээ тэгж зөвлөд байна. Тэгж чадсанараа өөрийгөө харах өнцөг чинь өөрчлөгдөж та өөрийгөө л өөрчлөх юм бол та бусдыг өөрчлөх тийм гоё потенциал, энерги ирч хүч байх юм аа гэдгийг хэлээл байна л да. Тэгээд өөрийгөө тэр сүнслэг авьяас чадвараа нээх хэрэгтэй гэдгийг сахиусан тэнгэрүүд чинь өөртөө олгоорой гэж сахиусан тэнгэрүүд зааж өгөөд байна шүү. Тэгээд залбирах хэрэгтэй, бясалгал хийх хэрэгтэй, судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй, өөрсдийгөө дүн анализ хийх хэрэгтэй. Болохгүй байгаа дотор чинь нэг л асуултууд их байгаад байгаа бол бясалгал хий, залбирах хэрэгтэй. Иймэрхүү мессежүүд өгөөд байна шүү. За, хажуудлын опал сахиусан тэнгэр маань таны дэлхийн ертөнцийн болно. Тэнгэрт буй хүүхдүүд бурхны болон тэнгэр элч нарын ивэл дор аз жаргалтай сайн халамжлагдаж байна гэсэн байна. Та бүхний ер нь хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог. Бурхан болсон үр хөөгтөж байх, бидний хайртай бүхэн бурханы оронд очисон ч бай бүгд хамгаалагдж байдаг. Тийм учраас та бид бүхний үр хөөгтүүд болон хайртай бүхэн маань тэнгэр элч сахиусан тэнгэр өвд ээдсийн хамгаалтанд ор байдаг юм шүү гэдгийг сануулад байна шүү. Тэгэхээр ийм гоё урам зоригтойгоор ингээд урагшилж явах нь их зүйтэй харагдаад байна. За, 1-р бүлгийнхэн амжилт хүсье. Тэгээд subscribe дараараа, комент бас бичиж үлдээгээрэй гэдгийг хэлмээр байна. За, 2-р бүлгийнхэн ирээд ингээд тавтаа морилно. За, дараагийн асуулт маань таны хийж байгаа одоогийн ажлын энергиудыг харсан байна. Таны сонгосон микрум гэдэг зай гарах гэж шүү. Одоо зай гаргана гэдэг нь өөрийнхөө сэтгэл зүйд ямар нэг байдлаар сайн сайхан тийм орон зай гаргах хэрэгтэй байна. 2-р бүлгийнхэн маань амьдралдаа эерэг өөрчлөлтийг өгтөн авахын тулд өөртөө орон зай гаргаж бий болгох, чиний хийж бүтээж буй ирээдүйтэй нийцэхгүй бүхнээс татгалзах тийм цаг үеийн ирсэн хүмүүс байгаад байна л да. Тэгэхээр болоод энэ одоогийн ажлын энерги дээр болохоор та өөрөөс асуух хэрэгтэй юм байна. Амьдралдаа шинэ бүхнийг өөртөө бүтээх орон зай хэрэгтэй юм байна. Өөрчлөлт шинжилгээ хийх хэрэгтэй байна. Ирээдүг нийцгүйц хийж бүтээж өгөх нь чинь ирээдүйдээ нийцэхгүй байвал тэр бүхнээсээ татгалзах үе нэрчжээ. Тийм болох дээрээ 2-р бүлгийнхэн маань энэ дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй байна. Дүн шинжилгээ, анализ хийж эерэг өөрчлөлтүүдийг одоо ингээд таны амьдралд эерэг өөрчлөлтүүд орж ирэх гээд байгаа учраас тэр эергийг авахын тулд эхлээд өөрийгөө хоослох хэрэгтэй байдаг. Тийм учраас өөрийгөө хооснороо сайн сайхан бүхэн орж ирдэг гэж ойлгож болно. За, одоогийн ингээд ажлын энергиэд харцсан байна. 5 of Cups маань гарч ирсэн. Тэгэхээр зэрэг ер нь энэ ажил төрөл дээрээ ер нь болохгүй зүйл рүүгээ л их анхаарлаа хандуулаад ах юм. Зарим нэг талаараа энэ ажилчин болох зүйлүүд байгаад байгаа. Зарим талаараа болохгүй, таны сэтгэл санаанд тааламжгүй, тааламжгүй тийм мэдрэмжүүдийг бас өгөөд байгаа тийм энергитэй байгаад байна л да. Тэгээд та бас ерөнхийдөө өөрийнхөө сэтгэл зүг ерөн болохгүй зүйл рүүгээ л явуулчаад байдаг төрлийн хүн байна. Тэгэхээр энэ болж байгаа зүйлүүдийг бас анзаарах хэрэгтэй. Болж байгаа сайн сайхан зүйлүүд бас таны ажилд байгаад байгаа байхгүй юу? Тэгэхдээ болохгүй нэг зүйл болохоор л та маш амархан сэтгэлээрээ унцдаг, гониглждаг,
нэг л таны хүслээр болоогүй ч юм уу тиймэрхүү байдлууд ажиглагдахаараа та бол амархан сэтгэлээр унцдаг байрын хүн байна л доо. Тэгэхээр энэ сэтгэл зүйдээрээ маш их ажилламаар хүмүүс харагдаад байна. Тэгээд ажил төрөл дээрээ ингээд ийм их гунигтай өдөр болгоно явдаг гэж үү дээ. Энийг ойлгох хэрэгтэй. Өөрийгөө дотоодгоо дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үнэхээр та болохгүй байна уу? Эсвэл таны дээр ажилчин болохгүй байна уу гэдгийг өөрөөсөө асуух цаг үе нэрчгсэн байгаа дээ. За хажууханд Four of Swords гарч ирлээ. За та бүхэн бол ажиллаа хийгээд байгаа. Маш их цаг хугацааг ажил дээрээ их өнгөрөөж байгаа хүмүүс байна л да. Тэгээд маш их ядарсан. Ер нь бол та бүхэнд ядраад ер нь амралт хэрэгтэй байгаад байгаа хүмүүс байна да. Ер нь сайхан унтаж амрах хэрэгтэй. Бүтэн нойр авах хэрэгтэй юм байна. Тэр нөгөө стресс, ажлын ачаалал бүх юм чинь нийлээд ирэхээр таныг бол одоо ингээд сэтгэл санаагаар бас ингээд унгаад байгаа аахгүй юу? Ажлын стресс, ачаалал гих зүйлсүүд чинь бүгд ингээд нөлөөлөд та ингэж сайхан амрах хэрэгтэй байна л да. Юу ч бодохгүйгээр зүгээр нэг 2 өдөр ч юм эсвэл бүхэл хоол идчихэд эргэж унтаал иймэрхүү байдал нэг хэрэгтэй юм байна. Ер нь 2 дугаар бүлгийнхэнд маань тэгэж чадсанараа тархичин сайхан амархаар байна. Би сэтгэл чинь сэргэж босч ирэхээр харагдаад байна. Улын юм бодоод байдаг бол энэ амралт авах нэг чухал байгаад байна. Бодлоо намжаах хэрэгтэй байгаад байна. За тэгээд Queen of Pentacles гарч ирлээ. Зоосны хатан маань уруугаараа гараад иржээ. Тэгэхээр та нар маань энэ сайхан халамжилдаг, бусдыг ойлгодог тийм энерги чинь жоохон ингээд алдагдаад явчихсан, бусдаа жоохон онцгүй харилцах гад хатуу ширүүн харилцаа үүсгэж гээд жоохон ингээд энерги нь алдагдалд орчоод байгаад байгаа тийм орчинд ажилдгийн юм шиг байна л да. Ер нь ингээд гоё хатан нөгөө зоосны хатан байна уул нь эрх мэдэл өндөртэй тийм гоё хатны энерги байдаг. Тийм болох дээр энэ хатан байна уруугаараа гарч ирнэ гэдэг нь бусдыг төдийлэн сайн ойлгож чадахгүй байгаа даа л да. Тэгээ бас өөрөө яаж яхаа бас төдийлэн сайн мэдэхгүй байгаа даа л да. Бусдтай харилцах тал дээрээ тиймэрхүү бас байдалтай харагдаад байна. Тэгээд өөрийгөө бас ерөөсөө юм өндөр энергитэй хүн шүү гэдгээ бас мэдэхгүй байгаа даа. Ерөөсөө өөртөө итгэлгүй байгаад байна. Ер нь нэг л буугаад өгчихсэн энерги мэдрэгдээд ах юм надад. За миний энэ хийдэг юм гэж одоо өөртөө маш итгэлгүй байгаад байна. За энэ ажилласаа ингээд болчих юм бол би одоо юу хийх вэ? Энэ л одоо энийг л хийхгүй бол өөрөө одоо надад ямар ч сонголт алга малга гэсэн тиймийг айдас төгшүүрийн тийм эргэлзээ бодлууд маш их явагдаад байна. Хэрвээ тийм хүмүүс байдаг бол миний зарласан сургалтанд бас хамрагдах боломжтой, өөрчлөгдөх боломжтой. За тэрэн дээрээ дараагийн асуулт маань болохоор одоогийн ажлын энерги та одоо байгаа ажилда яавал сэтгэл хангалуун бас нөгөө талаараа сэтгэл ханамжгүй бас байдал байна уу гэдгийг харж байгаа шүү. За тэгээд judgment гарч ирлээ. Шудраг ёсны карт маань уруугаараа гарч иржээ. Сэтгэл ханамжтай гэхээсээ илүү сэтгэл ханамж маш муу харагдаж байна. Judgment ер нь бол шудраг ёсны карт маань шудраг бос зүйлс бас их өрнөд байгаа юм байна. Ажил төрөл дээрээ та бүхний 2 дугаар бүлгийнхэн маань ер нь энэ шудраг бус зүйлтэй бас тулгараад байгаа юм байна. Үнэн гэдэг зүйл байдаггүй юм байна гэд ингээд өөртөө жоохон худлаа итгэл үнэмшил бас давхар суулгаад байгаа юм шиг харагдаад ах юм. Өөрийнхөө сэтгэл зүйдээ.
Тэгэхээр зэрэг энэ муухай бодлуудаас ангижирмаар байна. Та нарыг энэ бодол чинь хүлээдэй шүү. Сургалтанд ер нь сууж хамрагдах шаардлагатай хүмүүс бас хэрэгтэй байгаад энэ сургалтанд бас мөнгө төгрөгийг илүү эерэг болгох бас нэг сургалт бас явагдах гэдэг байгаа. За тэгээд дараа нь ингээд бүгдээрээ баг ингээд уруу гараад ер нь энэ хоёр карт маань Four of Cups 4 аяг маань бас ингээд уруу гараад ирсэн. Ер нь бол сэтгэл санаа бол ер нь өөртөө итгэлгүй, зүрийн сонгоо мэдэрч чадахгүй, ер нь л болохгүй тал руугаа ер нь их гонигтай, гутран байдалтай, ер нь ажил төрөл дээрээ би ийм их ачаалттай ажиллаж гин, би маш их ядарч гин. Би одоо юу хийх юм, яах юм гэсэн тийм нэг мэдрэмжтэй байгаад ах юм аа. Ер нь их өөрийгөө бас их үгүйсгдэг төрлийн хүмүүс харагдаад байна. Дотоод зөрчил маш ихтэй хүмүүс анзаарагдаад байна. Өөртөө цаг гаргахгүй байгаад байгаа. Өөртөө ерөөсөө итгэл төрж өгөхгүй байгаа. Тэгээд энэ хангад минь хажууд нь гарч ирлээ л дээ. Тэгэхээр зэрэг та бүхэн энэ болохгүй, та бүхэн маань ингээд дотгошоо өнгөх хэрэгтэй байна. Ер нь бол энэ ажил, хамтрал, энэ баланс гэдэг зүйлийг бол өөрийнхөө дотгошоо өнгөснөрөө хэлнэ. Ер нь өөрийгөө илүү их таних боломж нь нэгддэг, үд хаалга нэгддэг. Хангад маань яагаад ингэсэн бэ? Та хичнээн ингээд хэцүү үеуд ингээд байгаад байгаа ч гэсэнд энэ бол цаанаас явагдаад байна. Та яг энэ зүйл дээрээ өөрлөгөө өндөх шаардлагатай цаг үе нэрсэн байгаад байгаа харагдаад байгаа байхгүй юу? Хоёрдугаар бүлгийнхэн маань. Тэгэхээр ажил төрөл дээрээ сэтгэл ханамжгүй байдал үүсээд байгаа гэсэн үг. Та тэгээд яг ийм тухгүй байгаа, ийм онцгүй байгаа үе дээрээ өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй байгаад байна. Та өөрийгөө өөрчлөхгүй бол таны өмнөөс хинч таныг өөрчилж чадахгүй. Тийм учраас та өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй. Ийм онцгүй мэдрэмжтэй үе дээрээ ер нь өөрлөгөө өндөх шаардлагатай байдгаа. Ер нь ингээд миний илүү их ингэж дотроо янз бүрийн ингээд сөрөг зүйлсийг ботхоосоо илүүтэйгээр өөрлөгөө бясалгал хийж эхлүүлэх нь маш их зүйтэй харагдаад байна. За, flambication гэдэг энэ хүмүүс маань яавал дээр вэ гэж асуусан л та. Хоёрдугаар бүлгийнхэн маань яавал гоё сэтгэл ханамжтай байх вэ гэдэг дээр гэсэн planification гэсэн байна. Тэгэхээр аялалд төлөвлөх, амралтаараа зүгээр аялалд явах, тэгж чадсанараа та бүхэн маань сэтгэл санаа чинь гоё онгоохоор байна. Үйлчингөө нөгөө бид нар чинь ингээ бүгж мөгжгсөн хоттой байжсэн хүмүүс байгаа байх. Тэгээд тийм хүмүүс маань ерөөхдөө одоо ингээ гоё дулаарж байгаа болох дээрээ сайхан ууланд алхах ч юм уу ямар нэг байдлаар амралтаараа гадуур алхах нь их зүгээр байгаа даа. Эсвэл ингээ гадаад орн руу нисэх ч юм уу, эсвэл ингээд Монгол орноор аялах ч юм уу ямар ч байсан хаанч очисон миний бодлоор бол Монгол орн шиг сайхан энергитэй газар надад бол байхгүй л гэж санагддаг. Ягаад гэвэл миний Монгол орн чинь маш их түүх ихтэй газар шүү дээ. Тийм учраас маш хаач очисон зүгээр ингээд Улаанбаатартай ч гэсэн байхдаа маш гоё энергиуд бас явагддаг. Тэрийг анзаараад эхлэх юм бол маш гоё хаанч маш сайхан зүйлсүүд байдаг шүү гэдгийг хэлмээр санагдчихлаа. Тийм учраас ингээд өөрсдийгөө өндийч гоё аялал зугаалч тэгснээрээ гоё сэтгэл санаа чинь дээрдэхэр байна. Илүү сайхан шинэ энерги олж авахар харагдчих шүү. За тэгээд энэ wealth гэдэг карт маань уруу хараа гарч ирлээ. Юу хийвэл энэ хоёрдугаар бүлгийнх нь одоо яавал дээр вэ гэж асуусан. Тэгсэн чинь баян чинэлэг байдал гэж байгаа байхгүй юу? Wealth гэдэг нь баян чинэлэг, эд баялагтай байдал. Хитрхийн энэ хоёрдугаар бүлгийнхэн маань баян чинэлэг байдал дээр хит их анхаарал байгаа хүмүүс байна да. Тэгээд энэ карт маань уул нь бол ингээд wealth гэдэг нь ингэж харуул зөв байгаад байгаа. Энэ уруу хараа гарч иж байгаа байхгүй юу? Хит их wealth руу тэмүүлээд байгаа. Эд баялаг руу их тэмүүлээд материаллык зүйлс рүү их тэмүүлээд байна.
хитрхи өөрийгөө таниагүй хүмүүс эд баялаг руу явахаар угаасаа энэ бүтдэггүй юм а гэдгийг бас хэлмээр санагдаад байна. Ягаад гэвэл юм гэдэг чинь учир утгатай өөрийгөө бүгд дис дараалалтай байдгаа. Тийм учраас өөрийгөө өндөө өгөх хүн бол шууд миний хүсэл биелэн гэж ингэж эндүрс нь ойлголт бол болохгүй. Энэ бол ертөнцийн хууль шүү гэдгийг хэлмээр сануулад байна. За тэгээд эд баялагт хит их анхаарах нь амьдралд үнэхээр гин чухал байсан зүйлсүүдийг анзаарч чадахгүй ийм байдлууд үүсдэг юм а. Харах чадварыг чинь алдагдуулж ингээд хит их материалыг зүйлсүүд ингээд шунал автна гэж ярьдаг. Тэрэндээ хит их тэгж төвлөрөх нь дими юм а гэдгийг харуулад байна л да. Тэрнээс ч болоо сэтгэл ханамжгүй байдалд хүргэж болзошгүй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн ингээд арай л болоогүй юмны зүйлээс хит их анхаарат байна уу да гэд дүн шинжилгээ хийх цаг үе нэрчжээ. Картуудаа маш гоё гайхалтай ингээд юу яагаад байна л та маш гоё хоорондоо холбогдож гарч ирлээ. Үнэхээр гайхалтай. Мууч бай, сайн ч бай, ямар ч байсан та бүхэнд миний картууд маш гоё хоорондоо холбогдож гарч иж байна гэдгийг хэлж байгаа шүү. За, дараагийн сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө авсан байгаа. Архангел Майкл тэрэн дээрээ Опал гээд Росита гээд сахиусан тэнгэр. За, тэгээд та Архангел Майкл маань, Габриэл маань маш том сахиусан тэнгэр. Та харилцаа холбоо, урлагтай холбоотой чухал амьдралын зорилготой. Өөртөө итгэлгүй байдлаас болж хойшоо бүүд татагдаарай. Хойшоо битгий суугаарай гэж шүү. Би танд туслах болно гэж штэ. Архангел Габриэл маань та бүхнийг яг л хилээд байна л да. Ингээд өөртөө итгэлгүй байдлаасаа болоод хойшоо битгий суу. Энэ бүхэнд чинь Архангел Габриэл маань замчлаад өгөх учраас урагшлаа гэж байгаа аахгүй юу? Харилцаа бол урлагтай холбоотой чухал амьдралын зорилготой хүмүүс байна л да. Та нар тийм учраас энэ гоё өөртөө итгэлээ алдахгүйгээр урагшлаад авах хэрэгтэй юм байна. За, Росита гэд та одоо ингээд 2 дугаар бүлгийнхэн маань ингээд залуу хүмүүстэй ажиллах тийм их авьяастай хүмүүс байна. Таны тэр бурханлаг шинж чанарууд чинь хүүхдэд туслах ирээдүйн одоо ингээд хүүхдүүдэд заах дээд зорилго та бүхэнд байгаа тийм өгөгдөл байгаа шүү. Тийм учраас та бүхэн маань өөрсдөө ангааж идэх шаардлагатай байна. Тэдэнд туслах хэрэгтэй, заах хэрэгтэй, асран хүмүүжүүлэх тийм өгөгдөлтэй холбоотой тийм хүмүүс байна л да. Тийм учраас Росита маань маш гоё зөвлөгөө өгж юм. Та бүхний дотоод энерги чи ийм хүч чад байгаа шүү. Архангел Габриэл маань хүртэл ингээд та бүхэн туслана гэдэг. Тийм болох дээр ийм сайхан өөртөө өгөгдсөн итгэлтэй өөртөө итгээрэй. Тэгээд ийм гоё итгэлээ илүү их нэмээрэй гэж хэлмээр байна. За, тэгээд 2 дугаар бүлгийнхэн ингээд уншлагаа сонсон байна. Лайк, subscribe дараарай, комент бичиж үлдээгээрэй гэж хэлмээр байна. Магадгүй ингээд бусдад бас түгээгээрэй. Хувийн уншлага сонирхож байвал бас уншлага авч болно шүү. За, 3 дугаар бүлгийнхэн нэр тэмдэг тавтай морилно. За, та бүхэн маань Starlight гэдэг оддын гэрэл гээд энэ картыг сонгосон. Тэгэхээр зэрэг энэ дээдлийн 3 карт маань энэ одоогийн хийж байгаа ажлыг чинь энергийг үтсэн байгаа. Та бүхний сонгосон карт маань болохоор төгс биелэлтийг эргэлзэх эсвэл санаа зовох замаар удаашруулж болохгүй гэсэн байна. Итгэлээ алдахгүй, харанхуйд гэрлээ бүтээ. Оддын зам нь адилхан энергиэр бүтээгддэг юм а гэж байгаа байхгүй юу? Магадгүй энэ 3 дугаар бүлгийнхэн маань оддын хүүхдүүд байж магадгүй. Тийм болохоор төгс биелэлтээс ингээд эргэлзэж санаа зовлоо болоороо. Одоо хийж байгаа зүйл дээрээ ч юм уу санаа зовох замаар удаашруу тэр санаа зовнол чинь янз бүхий зүйлсийг ингээд удаашруулж
удаашруулдаг. Тийм учраас энэ дээр анхаарах хэрэгтэй байна. Итгэл сэтгэлээ алдахгүй, харанхуй байсан ч гэсэндээ гэрэл байгаа шүү гэдэг дээрээ анхаарах нь их чухал байна. Тэгээд оддын зам нь адилхан энергиэр бүтээгддэг. Тийм учраас ингээд оддын тэр нь сар биш, оддын тэр бүтгэн гэрэл байгаа ч гэсэндээ тэрэнд бол энерги явагдаж идэг шүү. Тийм учраас оддын гэрлэр ингээд өөрийгөө гоё энергижүүлэх нь дээр юм байна. Жижигхэн гэрэлч гэсэндээ өөрийгөө гоё энергиэр маш гоё тэлхэн зүйтэй байна гэдгийг харуулад байна. За одоогийн ажил дээр ингээд Queen of Pentacles энэ дээр Queen of Swords гарч ирлээ. Тэгэхээр хоёр талд бүр хатны энерги гараад ирсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхний магадгүй ажил дээр чи хоёр тийм захиралтай ч юм уу ямар нэг байдлаар ийм эрх мэдэл өндөртэй тийм эмгтэй хүмүүс харагдаад байна л да. Тэгээд танаа захирал чинь магадгүй маш гоё зөөлөн энергитэй, бусдыг бас халамжилж чаддаг. Тэгээд та бүхэн маань энэ ажил дээрээ ер нь бол уул нь бол маш гоё халамж инкрэл дүүрэн тийм гоё энергитэй захирлуудтай. Магадгүй эн чинь бас эргэжтэйч байж болно. Тийм учраас ийм гоё хүмүүстэй уул нь ажилдгийм байна. Тэгээд энэ Queen of Swords бас ингээд айгүй тийм тууштай, жоохон нас өндөр тийм нэг цаана нь тийм удирдах явдаг тийм настай тийм эмэгтэй хүн, бас тууштай зан чанартай, хурц үг хэллэгтэй тийм эмэгтэй хүн бас байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр маш сонирхолтой уншлага болж энэ 3 дугаар бүлгийн ажлын уншлагад бол тэгэхээр энэ бол ер нь бол маш гоё энергитэй уул нь явагддаг ажил юм байна. Тэгээд энэ бол Nine of Swords гарч ирж байгаа. Тэгээд та бүхэн магадгүй ингээд 3 дугаар бүлгийнхэн маань дотоодтойгоо маш их юу яагаад байгаа зөрчилдөд байгаа хүмүүс байгаад байна л да. Ингэчлээ тэгчлээ гэсэн иймэрхүү байдалтай 9 сэлэм гарч ирсэн байна. 8 сэлэм гараад ирсэн. Тэгэхээр магадгүй маш их өөрийн сэтгэл санааны савлгаа ихтэй хүмүүс байгаад байгаа мó да. Ажил дээрээ ийм гоё энерги уулна их явагдаад байгаа байхгүй та бүхний ажил дээр маш гоё эд баялаг өндөртэй ийм гоё захирлууд ингээд удирддаг байгаа байхгүй юу. Тэгэд энэ хүмүүс бол уул нь маш гоё зөв чиглэлээр явдаг, ажлаа гоё явуулж чаддаг. Магадгүй энэ хүмүүсийн гоё энергийг хүлээж авах чадвар жоохон дутмаг байгаад байгаа мó 3 дугаар бүлгийнхэн маань ямар ч байсан өөрийнхөө тэр дотоод сэтгэлдээ маш их зөрчилтэй байгаад байгаа байхгүй маш их юм бодож энийг ингэх байсан чинь тэгчлээ ингэчлээ гэд маш их өөрсдийнхөө дотоод сэтгэлдээ маш их зөрчил маргаа нэгтэй тэгээд унтаж чадахгүй маш их шаналаад байдаг төрлийн тэгснээр энэ ажил зөв ажил уу буруу ажил уу гэд ингээд эргэлзээ үүсгээд байдаг төрлийн хүмүүс юм шиг харагдаад байна л да. Тийм учраас энийг бол тавьж явуулах их зүйтэй харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол та бүхэн маань ер нь энэ болохгүй байгаа энергиудээ бичиж тэмдэглэж ингэж өөрөөсөө холдуулах нь их зүйтэй харагдаад байна. Болохгүй байгаа юм дээр их төвлөрөөд байгаа харагдаад байгаа байхгүй юу. Маш их зүйлийг бодоод байна. Би их ядраад байна. Би ингээд байна. Тэгээд ингэсэн их бодлууд их ялгаруулдаг байрын. Тэрнээсээ үүсээд өөртөөгөө маш их ядардаг бодлын энергиуд тийм байдалтай харагдаад байгаа байхгүй юу. За дараагийн асуулт маань болохоор одоо хийж байгаа ажилдаа яавал сэтгэл хангалуун гэдгийг харж байгаа. Бас хангалуун буснаас харагдана гэсэн үг. Тэгэхээр энэ Six of Swords гарч ирсэн. Тэгэхээр ингээд 6-гийн сэлэн маань бас уруу хараа гарч иж байгаа байхгүй юу. Тэгэхээр хуучинтайгаа их зуралдсан энергитэй байгаад энэ ажлын талбар дээрээ маш их сэтгэл ханамж муутай байгаад байгаа шүү дээ энэ дээр. Тэгээд энэ хуучин энергиудээ тавьж явуулж чадахгүй байгаа. Төдийл нь эсвэл төдийл нь яаж тавихаа бас мэдэхгүй ойлгохгүй байгаа хүмүүс байгаад иж магадгүй. Тийм учраас энэ онцгүй зүйл дээрээ ер нь
өөрийгөө тайвшруулж ер нь ингээд онцгүй зүйлсүүд явуулах хэрэгтэй байна л да. За тэгээд та бүхэн ингээд тэрий Пентакос гарч ирлээ. Тэгээд магадгүй ингээд төлөвлөж байсан зүйлс чи яг та нарын хүснээр ингээд болоог болохоор сэтгэл санаагаар их унаад байгаа. Оройд ингээд нойр хүрэхгүй байгаа ч юм уу. Ямар нэг байдлаар өөрөө нэг ингээ хуурай нэг юм хийх гээд гэрээ контракт хийдэг ч юм уу, ямар нэг хүмүүстэй хамтрах гад ингээд яасан чинь нөгөөх маань жоохон бүтлгүүтэд яваад байгаа, эсвэл сурагч чимээгүй ингээд таг болчиход байгаа тиймэрхүү байдалтай бас байж магадгүй харагдаад байна л да. Тийм учраас энээсээ үүсээд бас онцгүй байдлууд айгүйх ажиглагдаад байна. Тийм учраас энэ дээр ер нь өөрсдөө сэтгэл санаагаа их тайван байлгах хэрэгтэй байгаа байна. За Eight of Pentacles гарч ирлээ. Тэгэхээр 9 зоос 8 зоос маань ингээд уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань нэг ажлыг хийгээд үр шимээ ерөөсө хүртэж чадахгүй байгаад байгаа болохоор маш их сэтгэл санаагаар унаад байгаа байдалтай бас их харагдаад байна. 3 дугаар бүлгийнхэн маань тэгээд энэ бодлын их бодлууд их байгаад байна. Энэ бодол дээрээ ажиллах хүмүүс их харагдаад байна. Тэгээд та бүхэн энэ сургалт бас зарлцсан байгаа. Энэ өөрийнхөө энэ майндсетийг бас шинээр бас үүсгүүл их зүгээр хүмүүс харагдаад байна. Магадгүй сонирхож байвал тэр сургалт руу орж иж болно. За тэгээд ер нь бол энэ ажлын үр шим хизээ гарахын, хизээ яахын, ер нь миний амьдралд энэ мөнгө төгрөг бас хүрэлцэхгүй байна гэдэг байдлаар маш их хандаад байгаа харагдаад байна л та. За дөнгөж хажууханд энэ connect with crystal гэсэн байна. Тэгэхээр та бүхэн тайвшир суух хэрэгтэй байна, бясалгал хийх хэрэгтэй байна. Чулуунуудыг барьж өөрийнхөө тэр энерги шингээх хэрэгтэй байна. Өөрийгөө чагнах хэрэгтэй байна. Энэ болохгүй байгаа зүйлсүүдийг чулуутай харилцаж ингэж өөрөөсөө тавьж явуулах хэрэгтэй байна л да. Өөртөө ямар зөвлөгөө хэрэгтэй вэ гэхэд connect crystal гэсэн байна. За healthy гэсэн байна л да. Энэ дээр эрүүл мэнд гээд гарч ирсэн. Магадгүй ингээд 3 дугаар бүлгийнхэн маань бие махбодын хувьд сэтгэл санаагаар эрүүл мэнд нь сайн байгаад байна. Зарим хүмүүс маш гоё ингээд body mode-гаар хичээлдэг. Нэг бол ингээд йогогоор хичээлдэг, фитнест явдаг, алхаж барьдаг тиймэрхүү хүмүүс бас харагдаад байна. Тэгээд их олон энергиуд давхцаж харагдаад байна. Тийм учраас энэ зарим талаараа энэ карт маань танд эрүүл зуршил, эрүүл мэндийн нөгөө хооллолтын зуршил, эрүүл зуршил бас зарим нэг хүмүүс хэрэгтэй байгаад бас сануулад байна. Тэгээд өөрийгөө халамжлахыг сануулж шүү. Тэгээд хооллолтын дээр бас ингээд зөв хооллох хэрэгтэй байгаад байна. Тэгж чадах юм бол бас өөрийнхөө энергийг хооллолтоосоо дамжуулаад маш гоё энерги олж авах боломжтой. За дараагийн карт маань энэ юу гаргаж ирсэн сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө авсан байна. Тэгээд Архангел Майкл Габриэл сахиусан тэнгэр маань та харилцаа холбоогоо урлагтай холбоотой чухал амьдралын зорилготой өөртөө итгэлгүй байдлаас болж хойшоо бүү татагтаарай. Битгий хойшоо суугаарай гэж байна. Би чамд туслах болно гэсэн байна. Тэгэхээр зэрэг 3 дугаар бүлгийнхэнд Архангел Габриэл маань ер нь туслахаар байна. Битгий хойшоо суу, өөрийгөө урагшлуул, хэдий ийм байгаа ч гэсэндээ өөрийнхөө тэр зөв зүйл дээрээ төвлөрөөд энэ нөгөө Starlight гэдээ ярьсан шүү дээ. Оддын гэрэл ийм харанхуй бүрхэг байгаа ч гэсэндээ та бүхэн маань дотгошоогоо ер нь болохгүй зүйлүүд рүүгээ аль болох бодол санаагаа явуулахгүйгээр тайвшир суух нь их зүйтэй байна шүү. За дараагийн Адрена гэдэг сахиусан тэнгэр маань би та бүхний залбирлыг чинь хариулт руу хөтөлж байна. Зүүн совин бодол санаа мөрөөдлөөрөө дамжуулна. Миний дамжуулж буй алхмуудыг сонгож дагаарай гэсэн байна. Магадгүй энд ингээд бясалгал хийгээд ингээд явж байгаа ч гэсэндээ хүнд цаг үеүүдийг ингээд туулаад яваад байгаа нэг л амьдралаа өөрчилчихье гэсэн их хүсэл ормилцэлтэй хүмүүс байгаад байгаа харагдаад байгаа байхгүй юу. Тэгсэг хэрнээ цаанаасаа болохгүй
байгаад байгаа. Энэ яагаад ингэж байна вэ? Хамгийн гол нь өөрлөгөө сайн төвлөрөх хэрэгтэй байгаад байна л да. Энэ дээр гол point мессеж гарч ирсэн. Тийм учраас энийгээ сайн дагаад өөрийнхөө яагаад гэдэг асуултаа жоохон болмоор байна. Тийм учраас тэгж чадах юм бол ер нь их зөв тал руугаа ер нь удахгүй гой болох гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг сахиусны тэнгэрүүд маань ер нь бүх чиглэлүүдийг хэлж өглөө. Тэгэхээр та бүхэн маань энэ дээр их анхааруул их зүгээр харагдаад байна. За тэгээд та бүхэн маань subscribe дараараа, лайк, коммент бас үлдээж агаараа. Магадгүй хувийн уншлах сонирхож байвал бас авч болно.